Сайн байцгаана уу? Сансармаа байна. За өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө өдөр тутамд нууцладаг 5 зүйлээ хуваалцах гэж байна. Нэгдүгээрт нь утасныхаа кодыг нууцладаг. Яг тэгэхээр орчин үед бол гар ус гэдэг бол хувь хүний айгүй чухал хэрэглээ. Зарим хэрэгтэй хэрэггүй зураг, за тэмдэглэгээ, мессеж гэдэг юм уу хувийн зүйлүүд их байдаг учраас утасныхаа кодыг бол нууцладаг. Хоёрт нь гэх юм бол би ер нь их нууцтай хадгалдаг. Найзуудынхаа надад итгээд ярьсан зүйлийг нь бол өстой хинтж хэлэхгүй байхыг маш их хичээдэг. Тэгэхээр найзуудынхаа нууцыг бол хадгалт юм байна. Гуравт нь гэх юм бол энэ жоохон сонир санагдаж магадгүй. Гэхдээ би өөрийнхөө голыг зорилгоо жоохон нууцладаг. Яа тэгэхээр надад яг чи хэлчихээр нэг тийм нөө жинкс гэдэг шүү дээ тий. Тийм болоход амар санагддаг. Тэгээ дээрэс нь надад хийснийхаа дараа хүмүүс хэлэхээр илүү кайфтай гой санагддаг. Бас бодоод чинь баган нууцлт юм шүү. За дөрөвтэй гэх юм бол би хувийнхаа амьдралыг сошиал медиагаас бол нууцладаг. Яагаад тэгэхээр зөвхөн надад ирж байгаа тэр их олон анхаарал зарим хүнд ирэхээр туггүй байдаг. Тийм болохоор би эргэн тойрныхоо хайртай хүмүүсийнхаа тэр хүслийг нь хүндлээд нууцладаг байгаа. За тавт нь гэх юм бол энэ айгүй чухал дансныхаа дугаарыг нууцладаг. Одоо орчин үед бол маш их олон төрлийн заллин, скам, интернетээр болон интернетийн бус орчинд явагдаад идэг. Тэгээ зарим нэг вебсайт руу орохоор ингээд одоо банкны дугаар асуудаг. Би бол хизээ шийтгэж банкныхаа дугаарыг хийдэггүй. Тэгээд саяхан бас надад нэг сонин одоо тийм с жиг бүхий үйл явдал тохиолдсон. Найзгаа хүлээгээд зогсож исэн чинь огт танихгүй залуу ирээд надаас би өөрөө данслан мөнгө шилжүүлээд ингээ ATM-ээс авч болох уу гэж асуусан. Тэгээд огт танихгүй хүн ийм үйлдэл асуусан миний хувьд аягүй с жигтэй байсан учраас би бол татгалсан байгаа. Энэ мэтчлэн олон ийм интернетийн бос орчин заллингийн үйлдэлүүд их байдаг нийгэмд бид бас өөрсдөө аягүй сайн хамгаалах хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор дансныхаа дугаарыг хамаагүй хүмүүст бас битгий өгөөрэй. Эргүүлээд бас өөрийг чинь хасах оруулж магадгүй гэж боддог. Тийм болохоор дансныхаа дугаарыг маш их нууцлт юм байна да. За ингээд миний өдөр тутамдаа нууцладаг 5 зүйл магадгүй хэрэгтэй аль нэг нь хэрэгтэй санагдвал амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй. Амжилт хүсье, өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Bye. Нэгтлэх тусам аюулгүй. Санхүүгийн лувраас сэргийлье.